Хоримдургийн хөмсгчтэй ТV телевиз ярилцлагын нэвтрүүлгийн шинэ дугаарыг үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон. Манай өнөөдрийн зочноор Улсын хурлын гишүүн уян горлолцогч Хоримдургийн. За тэгэхээр гишүүний үг сүүлийн үед бас их одоо мориор бол их хурдан, бөхөр бол их одоо мэхэн оновчтой. За өөр одоо юу гэх юм сумаар бол одоо ном сумаар бол сумын их онцтой ийм л байна л да. Ерөнхийдөө энэ дээрээс хоёул эхлээд ямар яриагаар явах уу гэхээр баяр цогт гэдэг хүний тухай эхлэе гэж бодож байна. Баяр цогтыг одоо огцруулах асуудлыг та болон нэр бүхий 5 гишүүн өргөн барьлаа. Тэгэхээр ямар үндэслэл ямар шалтгаанаар хоёулаас өнөөдөр нэлээд баримттай ярих байх гэж би бодож байгаа. Тий. За яг энэ асуудлаар өргөн барьсан асуудлаар одоо олон хүмүүс ярилцлага авъя гэсэн. Тэгээд би тэртээ тэргүй чуулганаар асуудал хэлэлцэн гэдэг өгөөгүй л дээ. Тэгээ яг энэ өгөхгүй чуулганаар хэлцэх үед нь л одоо хүмүүс мэдэж аав гэж бодсон. Үндэ тэр болтлоос өөрөө мэдээлэл гаргалаа, засгийн газар хэрэгжлэх газраас мэдээлэл гаргалаа, ардчилсан намын бүлэг бас мэдээлэл гаргалаа. За ингээд нэг хэдэн хүн бол одоо хүн гүтгэгчд үнэн ариун шударга сайхан үнийг гүтгсэн ийм хүмүүс болж хувирсан учраас би өөртөө ч бас ярьсан даа болцоо олдож байгаа баяртай байна. За бид нар бол сая 2015 оны төсвийн тодтол хэлэлцэх үеэр 17.5 тэрбум төгрөг төсөвт суулсан. Энэ Эрдэнэс оюут толгой компани зөвлөгөө өгөх нэрээр одоо гадны хуулийн фирмтэй хийсэн гэрээний дагуу ажиллаж байгаа. Тэгээ энэ хүрээнд одоо 17.5 тэрбум суулгаад 455 сая нь бол аль хэдийн шилжүүлсэн одоо ийм баримт батлаад явцсан л да. Тэгээд бид нар бол үндэслэл нь засгийн газрын хэрэгжлэх газрын дарга хөгжлийн банкнаас төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг явуулахдаа энэ жагсаалтыг төсвийн байнгын хороонд явуулсан. Энэ одоо төсвийн мөнгийг буруу зүйл зарцуулах үндэслэл болсон, хууль бусаар зарцуулах үндэслэл болсон гэж ингэж үзэж байгаа юм. За тэрийг маань одоо эсэргүүцэж манай баяр цогт сайд мэдээлэл гаргасан. Өөрөөр хэлбэл төсвийн байнгын хороонд дарга л одоо хүсэлт явуулахаар нь бие л одоо тэр байсан хүсэлтэнд нь гарын үсэг зураал явуулсан гэдэг. Гарын үсэг зурна гэдэг бол гарын үсэг зурж байгаа үг үлбэр одоо цэг таслал болгоно хардаг байх хэрэгтэй. Ийшээ юм ярьж байгаа энэ талд нь ингээд ингээд идэв юм шиг. Тэгдэггүй л элгүй дээ. Тэгээд би бас одоо болор даргаас баримт авсан л та өчигдөр бас албан бичиг явуулаад төсвийн байнгын хороонд даргаас. Тэгээд энэ юуг авахд эхлээд энэ хөгжлийн банкнаас орж ирж байгаа төсөв бол бөөнөрөө 720 тэрбум төгрөг бөөнөрөө одоо тавигдаж орж ирсэн. Харин төсвийн байнгын хороонд дарга маш хариуцлагатай хандаж төсөл арга хэмжээ одоо энэ төсөл тусгагдсан энэ 520 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг бэлтгэн гэж байгаа. Бэлтгэж их хурлын төсвийн байнгын хороонд явуулна гэдэг бичиг болор дарга явуулсан байна. За болор даргын энэ бичиг явж иж харин нөгөө олон төсөл арга хэмжээнүүд чинь жагсаалтаараа энэ төсвийн байнгын хороонд ирсэн байна л да. За тэгээд яг тэр жагсаалт дотор ийм одоо баримт байна. Эрдэнэс оюут толгой 17.5 тэрбум. Одоо 2014 онд санхүүжүүлсэн 455 сая төгрөг. За төсөл хэрэгжүүлэгч Эрдэнэс оюут толгой ХХК-н зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын хүрээнд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг Америк нэгдсэн улсын Painter Law фирмтэй байгуулан ажиллаж байна гэдэг. Аль хэдийн байгуулад ажиллаж байгаа юм гэрээ байна. За энэ бол ингэж явсан байна. За дээрэс нь баяр цогт сайд надад нэг жагсаалт бас ирүүлсэн байгаа. За тэр жагсаалтад бол юу вэ гэхээр оюутлогоо төслийн далдуурхаан бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвлөх үйлчилгээний хүрээнд гүйцэтгэх ажлын жагсаалт гэдэг. Хуулийн зөвлөх үйлчилгээ 2 сая доллар хүртэл, стратегийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ 5 сая доллар хүртэл. За мөн оюутлогоо төслийн одоо нэмэлт санхүүжилтийн асуудлаар санхүүгийн болон олон нийтийн харилцааны зөвлөх үйлчилгээ 3 сая доллар хүртэл гэж. За ингээ 10 сая долларыг одоо өмнөх засгийн газар 274 дугаар тогтоолоор гаргахаар болжээ. За гэхдээ би бас Алтан уян сайдаас ярьж тодруулсан. За ерөнхийдөө бол иймэрхүү зөвлөгөө авах шаардлагатай байна гэдгийг одоо манай оюутлогын туузад байгаа хүмүүс ингээд олон хүмүүс шаардлагатай гэж хэлсэн. Үнэхээр Монголын талын ашгийг монголчуудад үр ашгийг хүртээхэд нэгэн алдаатай хийгдсэн энэ гэрээг зас залруулахад болцоо байгаа бол ямар ч байсан энэ мөнгөний төсвөлий гэж бол тавьсан байна. За гэхдээ тодорхой фирмүүдтэй гэрээ байгуулах тодорхой гэрээнүүдийн асуудлыг ерөнхий сайд байсан. Алтан уяг огт мэдэхгүй байгаа. За одоо бид нар ингээ харж байна. Бидний нүрийг л олж авлаа л да энэ гэрээнүүдийнх нь. За жишээлбэл хуулийн зөвлөх үйлчилгээ Legal Advisor Эрдэнэс оюут толгой гэдэг Painter Law firm Америк нэгдсэн улсын гэдэг. За энэ гэрээ бол Contract for Consultant Services contract гэдэг байж байгаа юм. За Улаанбаатар 14 оны 10 сар гэж байгаа байхгүй. Тэгээ нэг байгуулагдсан гэрээ байх шиг байгаа.
За энэ дахиад юу гэж байна? Стратегийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ. Strategic and Financial Advisor гэдэг. За ингээд энэ McLean Associates Америк нэгдсэн улсын бас ийм McLean Associates гэдэг компани байна. Мөн одоо 14 оны 10 сарын. За дээрэс нь энэ бас одоо энэ юу гэж вэ? Санхүүгийн болон олон нийтийн харилцааны зөвлөх үйлчилгээ. Financial and PR Advisor. Өөрөөр хэлбэл аль хэдийн одоо байгуулагдсан гэрээ нь Charles River Associates гэсэн байгаа. Бас Америкийн ийм компанитай. За ийм гэрээнүүд бол аль хэдийн байгуулагдсан. Хариулт нь бол ингэж байгаа шүү дээ, баяр зүгтэж байна. Би одоо сайд болоод 2 сар болж байна тий. Би нэг мэдэхгүй наа чи 14 оны юм аа гэж хариулаад байна л да. Энийг та юу гэж ойлгож байгаа? Харин тийм баяр цагт гэдэг хүн бол 14 онд гинт төрөөд бол сайд бол 2 сарын өмнө төрж сайд болон ойлгомжтой. Энэ бүх процесс байнга явсан. Ер нь бол 25 тагаас эхлээд л Монголын парламент сууж байгаа. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд оюутлогоо том төслүүд уул уурхаатай маш гүнзгий холбогдсон сангийн сайд хийжсэн одоо өөрөө том албан тушаалдууд байсан юм хүн л дээ. Тэгэхээр би бол энэ хүнийг одоо Тэнгэрээс ирсэн юм шиг юм сонин юм ярихад бол огт итгэхгүй байна. Тэгээд би энэ гэрээнүүдийн хуулбарыг өгөөч гэдэг ийм албан бичгийг ерөнхий сайдад болон бас одоо Эрдэнэс оюутлогын компани удирдлагуудад явуулсан ирэх байхаа гэж ингэж бодож байна. Тэгэхээр энэ бүхнээс бид нар бол маань тэр 5 гишүүн бол хөнгөтгээгүй бид нар тодорхой баримтан дээр одоо ярьсан. Мэдээж баяр цогт даргын энэ үйлдэл бол маш олон хуулийг зөрчсөн. Ер нь ёс зүйн хувьд өөрөө ийм албан тушаал дээр байх ёстой хүн үгүй юу гэдгээ их тод томруунаар л харуулсан л да. За хэрвээ санаж байгаа бол баяр цогц сайдыг томилогдоход би эсрэг кноп дарахтаас хэлжсэн. За та бол гарын үсгээ юун дээр зурж байгаа мэдтгүү хөө. Та одоо China Монголын одоо хятадын Монгол China Mongolia гэсэн байх ч би зүгээр л гарын үсгээ зурцсан тэр компани алдаа байсан надаас уучлах байсан гэд. Ийм юмн дээр гарын үсэг зурна гэдэг чинь гарын үсэг зурх бол аюул хариуцлагатай ажил. Хэрэгжил газрын дарга бол гарын үсгэл зурдаг ажил шүү. Та одоо ийм хариуцлагагүй гарын үсэг зурдаг хүн шүү. Оюутлогын гэрээн дээр гарын үсэг зурсан тэр чинь юу болов? Гэж хэлжсэн яг л миний тэр хэлжсэн явсаар болж бас л одоо би зүгээр л гарын үсгээ зурцсан гэдэг юм тайлбар. Сүлдээ бол баяр цогт гэдэг хүнд буруугүй баяр цогтын тэр гарын үсэг зурдаг баруун гаранд л бүх буруу ерөнхийдөө. Бараг тийм л шахуу юм ярих гэдэг ашиг. Тэгээд энэ одоо гэрээ байгуулсан энэ айхтар үнэтэй тэр 17.5 тэрбум төгрөгөөр зөвлөгөө үзүүлээд байгаа энэ фермер гэдэг энэ тийм мундаг компани уу? Өнөөдөр монголчууд өөрсдөө Монголын эрдэмтэд энэ одоо зөвлөгөөг үзүүлж чадах уу? Өөр дээр нь баяр цогт гишүүний ярьжсанаар 20 мянган хувьсагчтай тэр айхтар гэрээ яагаад өнөөдөр ийм тамтаггүй өндөр үнээр одоо зөвлөгөө авах болчихдог юм бэ те. Үнэхээр одоо тэр хүн толгоогоор хариуцсан гэжсэн өнөөдөр энэ төлбөрийг тэгвэл баяр цогт өөрөө төлөх ёстой юм шүү гэдэг нэг юм асуулт байна. Энэ дээр та санал нийлэх ямар бодолтой байна? Нэгдүгээрт оюутлогын гэрээ бол гайхамшигтай сайн гэрээ болсон. Монголчуудыг бол энэ одоо урагшлуулсан Монголын хөгжлийн гараа энэ бол гайхамшигыг бий хийчлээ л гэж ингэж одоо өчнөө сар тайлбарлаж ирсэн шүү дээ. За тэр гэрээ байгуулах үед бол бид нар гудамжинд энэ гэрээг эсэргүүцэж чагсдаг байсан. За бид нарыг үл тоосон энэ мангар популистууд юугаа мэдэх юм бэ? Эднэр юугаа ч мэдгүй. Монголчуудыг сайхан амьдрах гэж хацсан чангааж байгаа хүмүүс эднэр байхгүй юу гэж бид нар нэрлээд өөрийнх нь одоо сайн сайхан гэж магтанд улсан гэрээ. Яагаад өнөөдөр 17 тэрбум төгрөг төлж зөвлөгөө авахд хүрчвэ гэдэг бол ихний асуулт. Энийг өөрөө тайлбарлах хэрэгтэй байх гэж бодож байна. Бид нар ч одоо хөөх юм уу хідээ ядарсан ахмадаа өнөөдөр цагаан сараа хийх гээл тэтгэврийн зээл авж байгаа ахмадуудад 13 тэрбумыг л хувааж өгнө гэлээ штэ. Гэтэл зүгээр л нэг авгаа нөхөр хоёрын фирмд 17 тэрбум. Энэ шудраг биш үсттэй. Хинч бодсон. Энэ бол популизм биш. Энэ бол бодит байдал. Би бодит байдлыг л хэлж байна. За тэгээд дээрэс нь энэ компанийг бол мэдээж манай монголчууд бүр үнэхээр айхтар юм бүгдээрээ одоо ороод үзсэн байна л да. Энэ бол голцоо одоо эмнэлгийн чиглэлийн эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болж эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон тийм өвчтөн нас орсон хүмүүсийн арга эрт хуулийн зөвлөгөө үзүүлдэг ийм үйлчлэгээ голцоо эрхэлдэг ийм жижигхэн компани байна. За яагаад чи ямар учрал тохиолоор юм бүүмийг гів гинт энэ компани маань Монголын батааруудыг Америк даяар таарсан хэдэн мянган эсийг маш хурдан цуглуулаад монголчуудад өгсөн. Энэ одоо яаж ийм гинтгэн одоо батаарчин болсныг би мэдэхгүй байна. Энийг бас судлах ёстой байх. За тэр байтугай батаараас огцон өсөрч гів гинтхэн ийм дэлхийн хэмжээний том одоо ийм мега төсөлд те томоохон ийм гигантын Рио Тинтогийн оролцсон мега төсөлд уул уурхайн төсөлд яагаад зөвлөгөө үзүүлэх болсны учрыг бас бид олох ёстой гэж ингэж бодож байгаа. Энэ бол олон Монголын одоо хууль эрх зүйн актыг би жишээлбэл шаардж байна л да манай гишүүд хамтраад энэ юу гэхээр 17 тэрбум Монголын хуулиар бол 5 саяас дээш ажил үйлчлэгийн дээр дандаа тендерээр явах хэрэгтэй. Энд компаниуд ямар үндслээр
хэний гар хөлөөр яаж шалгарсан компаниуд, тендер яаж явсан, энэ бүх шалгаруулалт яаж явсан гэдэг материалууд бас ил болох ёстой гэж ингэж бодож байна. Юм цаашаа хөөрхөл байх л та. Энэ баяр цогт гэдэг хүн дээр дахиад нэг асуулт асуухад ер нь ингээд нэг уул толгой яриад алт эрдэнэс яриад гэхээр л гараад ирдэг энэ одоо нэг савдаг шиг л нөхөр байгаад байх. Энэ алтанд хорогдсон сүнсүү одоо юу вэ гэж сүулт ингэж гайхаж асуумар болоод байгаа юм л. Тэгэхээр энэ хүнийг одоо цаашаа огцруулахын асуудлыг та бүхэн идэвхтэй явах юм уу? Одоо ингэсгээд орхих юм уу? Ер нь юу гэж иргэд бас өнөөдөр захим ертөнцөөр бас нэлээд л ийм одоо асуулт шийдсэн л байна л да энэ тал дээр. Яг зөвөр баяр цогт сайд юу гэдгийг бид нар бол зүгээр л энэ асуудлыг тавилаа. Энэ бол их хурлаар орно. Их хурлын гишүүдээ олонхоор шийдэгдэнэ. Яаж шийдэхийг би мэдэхгүй. Манай ардчилсан намынхан бол бидний гүтгсэн байна. Баяр цогт одоо хууль зөрчөөг байна гэдэг шийдвэр бол эхний ээлжинд гарсан юм шиг байлаа. Процесс яаж явах юм би таашгүй. Ерөнхийдөө бол хоёр нам хамтарч байгаа энэ тохиолдолд авч үлдэх магадлал нь л өндөр болов уу гэж бодож байна. Энэ бас үүгээр дамжаад Монгол Улсын их хурл ямар байгааг харуулах бас нэг одоо индикатор юм болов уу гэж ингэж харж байгаа л да. Захим ертөнцөөр явж байгаа энэ талаарх мэдээнүүдэд үнэхээр одоо сонирхолтой зүйл байгаа нь хүнийх чинь бас нэг 20% нь 10% нь ядаж 5% нь ч юм уу өмгөөлж болно да. Бүр 99.99% баяр цогтын эсрэг байна. Харин тийм. Би бол жишээлбэл те энийг зохион байгуулах тийм хүч чадал, мөнгө төгрөг, тийм сүлжээ надад байхгүй. Энэ өргөн барьсан 5 гишүүн байхгүй юу. Тэрийг манай баяр цогт сайд юу гэж нэхэр намайг ингээл зохион байгуулалтаар гүтгэж जैन, доромжилж जैन, дайрч जैन гэдэг байхгүй. Надад тэрийг зохион байгуулах чадал үнэхээр байхгүй уучлаарай. Тэгэхээр энэ бол миний зохион байгуулалт биш. Энэ нийгэм өөрөө таныг яаж харж байгаа юм бэ гэдгийг та үнэн мөнөөр нь доолж харах ёстой болчиход байгаа юм л да. Тэгээ энийг мэдрэхээ болтлоо л одоо хүндэрсэн байна. Тэгээ Монголын ард түмэн бүгдээрээ одоо өөрөө чинь оюутлогын гэрээ буруу байгуулчлаа. Өөрөө энэ хуурамч данс манс илрээд ингээл гишүүн болохгүй дахиад сайд болоод энэ буруу юм яваад байгааг Монголын ард түмэн мэдрээд шүү дээ. Тэгээ энэ мэдрэмжинд одоо битгий эргэлзээ энийг би зохион байгуулаагүй л гэдэг би хэлмээр байна. Бодит байдалтай эвлэрэх хэрэгтэй. Үүнийг одоо ингээд ард түмэн яагаад ингэж байна гэхээр ерөөсөө өнөөдөр бол Монголын төрд шийдвэр гаргаж байгаа бүх юм бол иргэний төлөө биш. Гадаадын компани төлөө дандаа л гадаадын нэгэн компани төлөө үйлчлдэг ийм төртэй болсон байна. Одоо өнөөдөр бид бүхэн одоо жагсаал цуглаан дээр тулаад байгаа энэ сайхан уул тийм ээ энэ дээр аваад үзье. Бас л гадны нэг компанид л одоо нөлөөлөх гол ингээл оюутлага бас л гадны нэг компани нөлөөлөх гол. Яагаад гадаадын гар хөл болоод байгаа юм бэ? Үүнийг нь ард түмэн олж хараад байна шүү дээ. Ингээд харин энэний эсрэг явж байгаа хүмүүсийг бол үнэхээр ард түмэн хүчтэй дэмжиж гин. Тэгэхээр ч өөр одоо сонголт байхгүй юм шиг байна л да энэ талаар. Тэгээд л яг хуу тэгэхээр л одоо популист болчихвол ингээл те яг юм уул иргэдийн хүсэж байгаа тэр юмыг ярихаар бид нар чи иргэдийн хүсэж байгаа юмыг бас ярих ёстой л доо яг үнэндээ тийм үүрэгтэй олонх би бол зөвхөн жишээлбэл Чингэлтэй эрх ашигыг хамгаалах үүрэгтэйгээр энэ сонгогдсон гэж боддгоо энэ Монголын эрх ашиг дотор Чингэлтэйчүүдийн эрх ашиг дандаа давхар явж идэг. Ноён уулан дотор ноён уул гэдэг чинь монголчуудын л юм байхгүй. Энэ түүхийн өв соёл бүр өчтөр хилцүүлгийн үеэр 15.5 тэрбум үйл ажиллагаанд зараад 15.7-г одоо алтаа зараад болох юм гинэ. Ингээд 200 сая төгрөгийн ашигтай. 10 жилийн дотор. Тий, 10 жилийн дотор. Тэгээд тэрний 20% нь ихэр монголчууд одоо 40 сая төгрөг нь оногдож байгаа байхгүй. 40 сая төгрөгийн төлөө бид ноён уулыг ухуулах юм байна, ой модоо сүйтгэүүлэх юм байна, булш буухандаа хүннүүгийн үеийн тэр мундаг олдруудад эрсдэл учруулах юм байна. Одоо энэний төлөө ингэх ямар шаардлага байгаа? Эрдэмтдийг дуудаад ингээ асуусан ч тэрийг ухахад асуудал байхгүй, ер нь юм байхгүйгээ хэлсэн юм шүү. Өстөр тиймэрхүү тайлбарыг тэр нөгөө хэмжээ хийгээд байгаа шүү. Яг үннийг хэлэхэд одоо манай археологчд бас яг энэ дээр хоёр хуваагдсан. Энэ хуваагддаг ч одоо Монголын зовлон ба шүү. Бүх шатандаа байна те. Манай археологчд нэг хэсэг нь зүгээр гээл одоо яадгийн те. Нөгөө компани одоо мөнгө өгдөг юм уу яадгийн. Нөгөө хэсэг нь үнэхээр болохгүй штэ гээл нулимс унгаал ингээ явж байгаа юм. Бид нар одоо ийм тийм эмгэнэлтэй хуваагдал монголчуудад донд байна л да. Нэгэнт 40 сая долларын ашиг бид авах юм бол зүгээр л хаях хэрэгтэй байхгүй. Байжлыг орхих хэрэгтэй байхгүй. Тэгээд хэлэхэд одоо манай баяр цогт сайд чинь энэ шинэ гişүү дөнгөж 2 жил болж байгаа юм мэдгүй бас буруу юм яа хүн гүтгээд ингээ алдаад байна л гэдэг юм яриа та. Би одоо жишээлбэл яг л надтай адилхан сонгогдсон дөнгөж их хурлын гишүүн болж байгаа болор гишүүн бол үнэхээр одоо мундаг ажилласан байгаа. Тэр юу ч мэдгүй төсвийн байнгын орон дарга бол үнэхээр айхтар дөнгөж 2 жил болж байгаа гэхэд баяр цогтоос бол хамаагүй дээр ажиллаж та энийг бүхлээр нь эний чинь батлахгүй та жагсаалтаа авчин бэлтгэж авчир гэж хэлүүлээд энэ одоо айхтар л ойрыг
бол манай болгох гишүүн бол илчилсэн байна. Би бол бүх хүнийг офтоор нь ингэж харлуулж муулах дурггүй. Энэ гайхам энэ юмыг бас манай болгох гишүүн бас илчлэхэд аюул том хувь нэмэр оруулсан. Болгох гишүүнийг би яг төсөв хийж байхад бас нэвтрүүлгээ хийгээд манай студид ирэх зав байхгүй би ордонд өрөөнд нь орж ижсэн бас нэлээдгүй ажилдаа суурсан. Тэрний хүчинд бас иймэрхүү зүйлийг бас гаргаж ирсэн. Түрүүн бас ингэж ажиллах хэрэгтэй болов тийм ээ хоёлоос ажиллаж байгаа хүмүүс сурах хэрэгтэй шнэ. Их ёстой шүү дээ. Тэгээ энэ дотор чинь нэг тийм бүгдээрээ буруу бүгдээрээ идэ чи уугаа ч л уурчмал байхгүй. Өчигдөр ихтэл одоо нэг 10-аад гишүүн л байлаа л да. 10-аад гишүүн одоо ноён уулыг хамгаалж ашигт малтамлын хуулийг ингэж өөрчилж болохгүй. Гачууртын ордыг ингэж 20% өгч болохгүй гэдэг байр суурийг илэрхийлээд нэг 10-аад гишүүн байна. Тэгээд яг хаа дийлэнх нь л байхгүй байлаа. Тэр байхгүй хүмүүс бол нөгөө тийшээ коноптаар нь дийлэнх нь л дарах байх л та. Тэгээд энэ дотор чинь бас тэмцэл байна. Энэ дотор бас амьдрал байна. Энийг бас илүү одоо фокустай хараасаа гэж би хүмүүсийг хүсэж байгаа юм л та. Тэгээд аль талд нь илүү дэмжлэг нэмэр хэрэгтэй байна. Тэрэн дотор нь бас дэмжлэгээ нэмрээ, инерцээ өгчээвэл бид нарт хийнд маань л хэрэгтэй. Бид нар одоо энэ би яг хэлсэн л дээ хэдхэн хүн гаргаа цоожилчвал өнөөдөр шорон ашаат шорон шиг болчих гээд байна гэд. Үндэ тэгээ бид нар ингэж олон хуваагдаж биш. Ядаж хуваагдал маань цөөхөн байгаасаа зөв бурууг ялгаж таньдаг юм маш тод хурц хараатай байж л бид нарын улс үндэсээ бас аварч өглөө ш. Монголын хоймор нутагт байдаг ноён бол монголчуудад бол өгөх ёстой юм өгсөн гэж би бол боддог. Одоо ноёулаас олдсон олон одоо бууш мухнаас бол бид бүхэн идүүлгийн зүйл одоо хэдэн зууны дэртэй хөвгд эзэх юм болоод харсан. Адаглаад л өнөөдөр бид нар хүннүүдэл гэл өмсөд байгаа энэ загварыг бол ноён уулнасаа л бид бүхэн гаргаад авчихсан ингэ явж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ уулыг бас 40 сая төгрөгнөөс өгөх нь бол үнэхээр хайран байгаамаа. За дээр нь одоо тэмцээд нэг хэдэн хүмүүс одоо өсөглөн зардалчуу тийм ээ байж байна. Тэгэхээр та мөн яг л энэ зовлонгоор бас энэ тэмцлэр ингэж явж иж өнөөдрийн төрд орж ирсэн. Тэгэхээр тэр хүмүүстэй очиулсаж гэнэ үү? Тэр хүмүүст ямар анхаарал тавьж байна да? Үйлчлэг яах вэ? Би тэд банк холбоотой байгаа л да. Тэгэл яах вэ одоо чадлаараа өдөртөө нэг 2 халуун сав арц авчиж арц зүгийн балтаа усмас суулгадаг л нэг темирхүүл юм хийж гэн. Тэгээд яг миний хийх гол зүйл бол яг энэ дотор байр суурь хатуу чанд илэрхийлж айл болох бусдаагаа хамтарч энэ одоо тэмцээд байгаа энэ хүмүүс амнаас бүх юмараа дэнчин тавиад байгаа энэ уул усыг нь л хадгалж авч үлдэхэд хамаг анхаарлаа чиглүүлж ажиллах ёстой гэж бодож байна. Тэгээ бидний одоо яг үнэндээ осч улдж байна. Тэгтээ бид нар 20 гишүүний гарын үсэг цуглуулад ерөнхийлөгчд явуулсан. Манай ерөнхийлөгч бол энэ ноён уулыг төмөө олон л хулахгүй гэвэл хулахгүй гэдгийг өөрийн одоо биеэр хэлсэн хүн. Тэгээ хамт нутгийн иргэдтэй ноён уул руугаа харж байгаа зураг авахулсан байгаа. Тэгэхээр бид нар бол яг энийг ингэжсэнийх нь хувьд бид нар бас ерөнхийлөгчд хандсан байгаа. Ноён уулыг хамгаалтанд авчдаа тахилгатай төрийн тахилгатай хамгаалттай олгож өгөөч гэж энэ хүсэлтийн маань ерөнхийлөгч бас болгож байгаа болов уу гэж ингэж найдаж байна. Тэгээ бид нар бас ойрын хугацаанд ерөнхийлөгчтэйгээ уулзах хүсэл тавья гэж гарын үсэг зорсон хүмүүс бас ярьж байгаа. Тэгээ энэ хүмүүс үнэхээр одоо амь насаараа дэмжин тавина. Энэ бол амархан зүйл биш. Би өөрөө 2-7 хоногийн турш үсгэлэн зарлж байсан. Сүлдэж ядарсны дараа одоо хин нэгэн бидний төлөө явж байгаа хүмүүс бол бас сайхан байдаг те. Тим хүмүүс бас эрч хүч одоо энерги авдаг. Би бас одоо өөрөө зовлон нүдсэн хүний хувьд бас тийм одоо энерги байх юмсан л гэж хүсэж байна л та бодож байна. Дараагийн сэдв хоёул популистууд буюу популизмын талаар хий хоосон хайрын дурлалын тухай бас ярих гэж бодож байна. Нэгэн үе бол одоогоос нэг 2-3 жилийн өмнө бид нар бол олигархууд гэж их ярьдаг гэсэн. Ойлно те. Тэгсэн чинь энэ үг бол одоо сүүлийн үед популистууд гэдэг ийм үгээр солигдсон. Тэр олигархууд одоо хаягдсан шүү дээ. Одоо нэг л үгээл энэ популистууд гэдэг үгийг шидэд байна л да. За энийг ингээд судлаад үзсэн чинь судлаад байхдаа манай ерөнхий сайд өөрөө хэлсэн шүү дээ. Энэ бол хий хоосон хайр дурлал гэсэн ийм үг байгаамаа гэж те. Тэгэхээр одоо таныг бас ингээд саяын зүйлүүдээ ингээд ярихаар уян гишүүн бас л популизм хайгаал популист царайлал ингээд байж наа гэж бас хүмүүс харах одоо зарим нэг хүн хэлэх бах одоо нөгөөс цүрэг нөгөө талын хүмүүс те. Энд дэр та ямар хариултыг өгөх вэ? Та популист уу? Би бол популист биш. Хэрвээ Монголын нийгэмд популизмын уралдаан болж байгаа бол үнэндээ би магнад нь явах одоо ямар ч тийм чадал надад байхгүй. Өнөөдөр хол тасарсан ерөнхийлөгчийг би гүйцэхгүй популизмаараа би өнөөдөр сайхан бэлэг сайдыг гүйцэж чадахгүй. Надад тийм хурд хүч популизмын хувьд бол байхгүй үнэндээ. Монголын нийгэм тэр аяараа 25 жилийн өмнө популист нийгмийг сонгоод популизмаар амьдардаг уур амьсгалтай, улс төртэй олон нийт бүгдээрээ одоо яг тийм юм руу Монголын нийгэм тэр аяараа өөрөө популист болцсон байхгүй. Тэр популист нийгэм дотор популистуудын уралдаан бол болдог. Тэр уралдаанд бол би одоо бууж өгсөн. Би аль хэдийн бууж өгсөн. Ерөнхийлөгчтэй бууж өгсөн. Ерөнхий сайдтай бууж өгсөн.
би намуудад өнөөдөр сайхан юм ярьж байгаад нөгөө талдаа коноп даардаг. Эн чинь юу ярих нь чухал популист нийгэм учраас ярихдаа ард түмэнд таалагдахыг яриад нөгөө коноп нь эсрэг явдаг. Конопороо одоо шал буруу санал өгдөг. Энийг бол популист гэж хэлнэ. Ийм хүмүүс маш олон байна. Би тэр хүмүүсийн юу ярьж байгаад биш, яаж санал өгж байгаад манай нийгэм илүү анхааралтай ханддаг болоосаа гэж бодож байна. Тэр саналуудыг бүгднийг аваад өнөөдөр ийм асуудал дээр ийм санал өглөө. Тэр байсангүй энэ карта орхичод гарлаа, энэ карта суглаад гарлаа гэдэг имийг энүүгээр л хэн жинхэнэ популист вэ гэдэг нь саналаар л хэмжигдэнэ. А энэ санал руу фокуслж чадах юм бол жинхэнэ популистыг ялгаж таних болцоо бидэнд олдно. Харамсалтай нь ингэж юмны гүн рүү орохгүй хэн ярьж байгаагийн эсрэг санал өгж гин, хэн ярьж байгаагаа адилхан санал өгж гин гэдэг нэг мэдгүй байгаа байхгүй. Би тэгээ сэтгүүлч нөхдөө урайлахад бол тэрлүү илүү фокуслаасаа гэж хүсэж байгаа. Ер нь бол би хизээч хуурамчаар дурлж байгаагүй. Миний дурал дандаа үнэнч байсан. Баатар үеигт дурлсан дурлалаас эхлээд. Тэгэхээр би бол юу гэж хэлж байгаа нэхэр тэр популистийн дунд одоо нэг иргэний сэтгэл надад их таалагдсан л за би тэрийг одоо чуулган дээр өөр хэлье гэж бодож байгаа. Хэрвээ Уянга, Ганбаатар, Даваасүрэн, Болорчлон тэ цог энэ хүмүүст популист юм бол, магна популист юм бол ард түмэн тэгвэл эднэрийн ярьж байгаа юм одоо популист юм бол тэ ард түмэн их орны төлөө гэсэн юм популист юм бол тэгвэл ард түмэн популизмыг хүсэж байна. Хүсэж байна. Хүсэж байна гэж хэлсэн байсан. Тэгээ тэр бол үнэхээр одоо бүр үнэхээр л одоо голын нолсон л юм зүйл байсан л да. Би яаж тайлбарлахаа мэдэхгүй байсан. Тэгээ би тэр сэтгэл өвдсөн хүнд их одоо баярлж байгаа юм. Үндэ бол энэ надад их сайхан санагдаж байна. Тас энэ хүмүүсийн нэр дурдлаа шүү дээ тийм ээ. Тэгээ дээр нь нэмээд одоо Женко патолог надад ард түмэн бас популизм бүсгээс гадна яг та саяын тэр нэр дүрцэн хүмүүсийг нам байгуулаасаа гэдэг хүсэл их байх шиг байна л. Яг үүгээрээ бол одоо төмөр шиг нэг яриа явсан бол нам байгуулах гэж байгаа гэсэн хэсэг яригдсан. Би бас 2 3 хүнтэй ярилцлагыг асуусан үгүйс гэсэн. Тэгэхээр танаас бас энэ асуултыг би асууя гэж бодсон юм л. Яг бид нар бол нэг тийм бодтой яриа хэлцээр яваад явсан юм байхгүй. Нам байгуулна гэдэг бол амрын биш ээ. Бид нар өнөөдөр харж байна намууд ямар хүнд нөхцөлтэй байна. Гэхдээ нэг сонин зүй тогтолт тэндээс ажиглагдсан. Хүмүүс нам хэрэггүйгээл намуудыг үзэн ядж байгаа боловч энэ хүмүүс нийлээд нам байгуулъя гэсэн чинь нөгөө одоо нам үзэн ядах хандлага нь байхгүй болоод харин ч бүр ингээд сэргээд энэ намыг тэгвэл дэмжмээр байна гэд бас одоо миний утсан дээр ч гэсэн одоо санаа амраахгүй одоо ярьж мэрж хүмүүс дэмжлэгээ илэрхийлдэг л дээ. Гэхдээ энэ бол тоглоом биш. Би бол яг үүндээ бол тийм айцтайгаар энийг хүлээж авч байгаа талархын хажуугаар нам байгуулна гэдэг. Тийм юу вэ гэхээр хэрвээ бид нар байгуулад Монголын ард түмэн нөгөө бүх алдсан итгэлээ ингээд олж авахгүй л бид нар дээр бүх юм аваачаад хайчвал бид тэрийг даахгүй л яана. Тэгээ даахын тулд бид яах вэ гэхээр үзэл бодол зарчим энэ суур юм маш сайн нэгтгэж нам болох ёстой. Ийм процесс явж чадвал бид бол нам болох ёстой болох ёстойгоор барахгүй хүмүүс бол шахаж ийн л гэж ингэж би ойлгосон л доо. Тэгээ бид ийм яриа хэлцээг бас хийх ёстой байхаа гэд өчтөр бас нөхдөөгөө зөвлөж уулзж ярилцж үзсэн. Манай Ганбад бол одоо нэг 2 нам бол одоо байх шиг байна. Тэгээд би бол бид нар хэд хэдэн удаа бас санал бодлоо солилцож байсан. Яг энэ сэдвээр. Тий. Хэрвээ бид шинэ нам байгуулвал энэ бол үндэсний нам байх ёстой гэдэг би бол зарчмаа хэлж байгаа. Дээрээс нь суур үнд зүйл зарчим тэр бүх юм бол бид нар суураараа нэгтгэх ёстой. Нэг хэсэг нь одоо яг энэ намч нэг хэсэг нь либерализм ярьдаг, нэг хэсэг нь үндэсний үзэл ярьдаг, нэг хэсэг нь огт өөр юм ярьдаг, нэг хэсэг нь төлөвшөөгүй. Ийм үед бол бас улс төмнийг авч явна гэдэг амар биш шүү дээ. Тэгвэл бид нар ийм тоглоомоор тоглох хэрэггүй гэж бодож байгаа. Үнэхээр ийм хатуу тоглоом руу орё гэж байгаа бид нар маш сайн үнд зүйл зарчим суур юм нэгтгэж ээж тэрийг одоо олон түмэндээ ил болгож ээж те одоогийн намууд байгаа энэ зарчмаас өөр олон түмнийг хуваах биш нэгтгэх зангидах ийм зарчим дээр суурилсан нам байх ёстой гэж бодож байна. Өөрөөр хэлбэл манай нам бол тэр нам муухай энэ нам муухай тэр муухай сайхан гэдэг биш. Гэхдээ та нар бүгдээрээ муухай сайхан аль нам нь хамаагүй та бидний зангидах юм маань энэ шүү дээ гэдэг тэр суур юм аа л гаргаж ирж энэ дээр л зангидах ёстой л гэж бодож байгаа л да. Тэгээд үнэхээр одоо Монголын ард түмэн гэрэл гээгээ итгэл найдвар хайж байгаа хүмүүс дандаа л нэг тэр байтугай хор тавдартай өхлөө үлээж байгаа хүн хүртэл би итгэнэ гэж боддог. Бурхан туслана гэж боддог. Энэ надад тус болно гэж дандаа боддог те. Ангаа ухаан чи ямар ч найдваргүй гэж хэлсэн байхад хүн болвол би месцаслалд орчвол идэг чинь би хятад очиод месцаслал хийгээ идэг чинь гэж хүн дандаа итгэдэг байхгүй юу.
хүн өгч яхтаа хүртэл тэр итгэлээ алдаагүй байдаг баг. Хүсэн гэдгээ ойлгох хүртлээ би тэгж боддог. Тэгэхээр Монголын ард түмэн ч гэсэн хизээч тэр итгэл найдвар нь алга болохоор л бүх юм унтардаг юм байна. Бид нар 70 жилийн өмнө социализм бол Монгол гоё нийгэм болно, бид нар гоё болно гэж бүгдээрээ итгээд тэрний төлөө хөдөлмөрлж ажиллаж явж исэн. 25 жилийн өмнө арчил гээд гоё нийгэм болох юм байна. Бид энд очиж жаргах юм социализм муухай байжээ. Гэхдээ арчил энд гоё юм бид нар хүлээж байгаа шүү гэдэг ингээ явсан. Өнөөдөр тэр итгэл найдвар нурчлаа. Одоо тэр гэрэл гээгээ хаана байна гэж хүн болгон тэмчиж байгаа байхгүй. Бид тэр гэрэл гээгээ л болж чадахгүй бол би ард түмний итгэл найдвартай болохоос бас үнэндээ болгоомжуулж айж байгаа. Гэхдээ бид бас зүгээр суугаад байж болохгүй. Заавал нэг юм хийх ёстой л. Өнөө өглөө би бас сайт тухж байгаад нэг эвгүй гарч байгаа болж уншлаа. Урд нь би одоо тийм асал аваар болж ч юм оюутлага дуусчаач юм тэгэхэд бол тийм сонир мэдрэмт төрж байгааг. Өнөөдрийн гарч байгаа юу гэсэн хэрэг Монгол улс 2017 онд дампуурлаа зарлана гэж. Монгол улс дууснаа гэж хамтаа адилхан сонсогдож байсан л да. Энэ талаар та энийг уншсан уу? Ямар бодолтой байна? Би Монголыг тийм амархан дуусч ийн гэж бодохгүй байна. Монгол төмний заяа бол ганцхан одоо энэ болохгүй хүмүүсийн энэ одоо хит одоо гадныхны гар хөл болт хүмүүсийн баяр цогц сайхан бэлэг элбэг доржийн дампуурлаар Монгол дампуурч болохгүй шүү дээ. Эднэр өөрсдийнхөө дампуурч байгааг баларч байгааг одоо Монгол түмэн тэр чаяар улс төрийн аяараа дампуурах юм шиг ойлгож болохгүй. Бид нарт даврал гэгээ гарц заавал байх ёстой гэж би бодож байна. Тэгээ түрүүний асуултанд бас би заримдаа боддөг шүү дээ. Хүмүүстэй одоо энэ новшин хөгийн юмнууд бас нэгдээд те Монголыг хувааж идээд дампууруулахад нь тулгаж болоод байна. Гэхдээ бид нар яагаад эдсэн уусан алдаа оноо байхгүй? Бид нар яагаад нэгдэж болтгүй юм бэ? Гэхдээ яахаа бид нар нэгдэж байгаа талаараа нэгдээд бүх юм ингээ перфект сайхан тийм болно гэж байхгүй. Гэхдээ бидний нэгдэл илүү хүчтэй байх юм биш үү? Яагаад болохгүй гэж ингэж би өөрөөсөө асууж бас бодож өөрийгөө зоригжуулж байгаа хэдийгээр айцтай ч гэсэн. Тэгээд би бол Монголын ард түмэн ингээд эдрийн дампуурлаар дуусна гэж бол бодохгүй байна. Үнэндээ хүнд нөхцөл байдал би хүргэсэн 25 жилийн турш Монголыг түргүү болгосон, бүгдийг задлж хайсан. Задлж болох юу л вэ те? Оюун санаагийн задлж хайсан, итгэл найдваргүй болгосон, ард түмнийг баян ядуу хоосонгоор нь хуваасан те? Энэ бол аимшигын юм бий болгосон л доо. Гэхдээ энэ Монголын түүхэнд одоо нэг тийм сургамжтай бараандуу тол болоод одоо үлдэхээс Монголын түүх цаашаа үргэлжлэн Монгол улс цаашаа явна л гэж боддог. Хийм итгэл найдвар байхгүйгээр бидний үеийнхэн одоо төрд өнөөдөр чифт хоёр ингэ сужиж болохгүй шүү дээ. Би бол өөрөө тийм би хизээш тийм хөгийн юмд итгэдэггүй. Энэ бол Монгол улсын төрийн хүмүүсийн хувьд бол маш хариуцлагагүй мэдэгдэл би буруу гэж бодож байна. Таны өстрийн тэр нэг захим өртсөөр одоо ярилцлаган дээрээс би нэг үгийг их олзуурхал барьж авсан. Өнөөдөр ямар ч орд байхаар ерөөсө төрийн хувийг л байхгүй болох гэдэг тийм. Ер нь бол гадаадын одоо энэ уул уурхайгаа зөв ашигласан улс орнуудыг ингээ хараад үзэхээр бүгд одоо төрн 50-51% эзэмшлээ авч явж исэн байд. Тэгэхээр төрийн өмч гэдэг бол одоо улс төрчдийн өмч бишээ. Төр барьж байгаа хүмүүсийн өмч, ард түмний юм шүү гэдэг та хатуу хэлсэн л дээ. Энэ их үний юм шиг санагдсан. Өнөөдөр тэгэхээр бүр цаашаа би лавшраад юух гэдэг нь тэгэхээр ер нь одоо ялгаа хуулийн төсөл мөсөлд одоо төрийн өмч гэдгийг ард түмний өмч гэдэг одоо хэллэгээр өөрчлөлт ер нь яасан бэ гэдэг юм байна. Энэ тал дээр. Уул нь манай улс ингээ үндсэн хуулиндаа энэ баялагч нь тэр чигээр ард түмний өмч юм шүү гэдгийг тухагдлцсан байхгүй. Төр бол хин юм бэ гэхээр төр бол ард түмний өмнөөс тэр өмчөнд нь менежмент хийж энийг нь ашигтай ажилуулад тэр эзэнд нь хувийн хүртээх үүрэгтэй л ийм субъект байхгүй. Менежер, сайн менежер байх үүрэгтэйгээр тохоон томилогдсон хүмүүс байхгүй. Би сайн менежер байж чадна гэсэн хүмүүс нь сонгуульд өрсөлдөж гарч ирсэн. Тэр хүмүүсээр дамжсан томилгоо хийгддэг байхгүй. Тэгэхээр бол өнөөдөр би одоо ийм мундаг тийм сайхан энэс тэрүүгээрээ ч илүү энүүгээрээ ч илүү гарч ирж сонгогдчоод төр ч муу менежер төр шиг хэрэггүй юм байхгүй. Төрийн даахгүй нохо болоо уран энүүгээр яах гээд байгаа бүгдийг ховд өгчих гээд байгаа энэ зарчмыг би юусоо ойлгодгүй. Ийм хүмүүс бол өөрөө болоогүй байна. Өөрийгөө ойлгоогүй байна. Өөрийгөө таниагүй хүмүүс төрд ороод ирсэн байна. Би ингэж л хэлэх гээд өөр лавл Монголын төрийн хүмүүс бол биш байна. Дараагийнх нь одоо ахаал нөгөө төрийг одоо төрийн ард түмний өмчийг ахаал одоо хувь руу шийдэх гэж байгаа нь өмч хөвчлөө 2 дугаар шат одоо удахгүй эхлэх гээд байгаа шүү дээ. Энд дэр нь та ямар бодолтой явж байгаа вэ? Ер нь өмнөх хөвчлөл бол өөрөө ерөөсөө ард түмэн ямар ч ойлголтгүй байхад тийм ээ паккел ерөөсөө ингээ хийгдсэн. Одооных нь бол зүгээр хин карманда одоо цаана муу мухагаар мөг цуглуулсан бай тэр хүмүүсийн гарт аваачихсан нэг ийм л юм явах гээд байна удаа л гэж хараад байгаа. Энэ талаар таны бодол.
Яг үнэн би бас өөртөө чинь 100% санал нэг байна. Би өмнө бас байнгын орон дээр яг энэ санаагаа хэлсэн. 90 оны одоо 92 оноос тэр өмч хувьчлаар бол Монголын ард түмэн баян оосны ялгаа бол заагадлагдаж салах юм их усөр бий болсон. Тэнд үед төрд байсан, тэр үед овсгоотой сэргэлэн, тэр үед одоо бизнес эрхэлж байсан тэр хүмүүс л хувааж авсан. Төрийн өмчийг үйлдвэр албан газруудыг одоо бүгдээрээ мэдэн шүү дээ. Хин яаж баяжсан, хин ямар төрийн өмчийг хувьчилж аваад хин өнөөдөр хөнгөлтөн болсон гэдэг Монголын ард түмэн одоохондоо мартах болоогүй л дээ. За өнөөдөр 2 дахь шатны томоохон өмч хувьчлалын ажлыг эхлүүлэх гэж байна. Энэ бол одоо дахиад улмал ялгана. Одоо ялгаа заагийг, баян оосны ялгаа заагийг ихсэх нь л дээ. 90 онд өмч хувьчлалаар хөрөнгөтэй болсон тэр хүмүүс л дараагийн өмч хувьчлалаас юм хүртэнэ. Түүнээс ч та хоёрт боломж байхгүй биндэрээ байхгүй. А тэр өнөөдөр одоо гэр оролт байгаа усаа зөөж байгаа цалингаас цалингийн оронд амьдарч байгаа хүмүүст бүр байхгүй. Тэд нар яриад хэрэггүй. Тэр тусмаа нэг аимшиг юм орж ирж байгаа нь энд одоо нийгмийн салбарын хувьчлалын менежментийн хувьчлалыг эхлүүлнэ гэж. За менежментийн хувьчлалыгээд байр ашингаа гоё болгоод инглээ. За тэр менежментийн хувьчлалд оруулсан хөрөнгөө нөхтөл тэр одоо тэнд оролцохгүй байх. Өөрөөр хэлбэл 5 жилийн хугацаанд ч юм 10-20 жилийн хугацаанд ч юм одоо нөхөх нь л дээ. За тэгэхэд мэдээж хувьчлахын тулд тэр 3 дахь шатны эмнэлэг жишээлбэл төлбөртэй л үйлчлэнэ. Тэр хооронд миний сонгогчид жишээлбэл Чингэлтэн одоо 7-оос 16 дугаар орооныхаа ер нь манай сонгогчид бол жишээлбэл 3 дахь шатны эмнэлгээр үйлчлүүлэх болцоогүй л болж байгаа байхгүй. Өрхийн эмнэлэг дээрээ нэг очиод дүүргийн эмнэлэг дээрээ нэг очиж задалтаал тэгэл одоо арай хийж очирлал чадахгүй тэгэл одоо мажих юм л хувь заяа хүлээж штэ. Тэгээ ийм аимшиг юмыг бол хийж болохгүй. А би бол наоборот төр бол илүү хүчтэй байж, төр бол зөв менежер хийх хэрэгтэй. Энэ юмнуудаа зөв менеж хийжээж би жишээлбэл анагаахын салбар алдагдaltaй байж болно тодорхой хэмжээгээр. Төр бол анагаахын салбарыг чадaltaй болохын тулд тодорхой хөрөнгө хайдаг, мөнгө хайдаг, эмчнэрээ сургадаг. Үн докторжуулалтад тэр бумаараа шийддэг шигээ тийм ээ. Үгүй энэ 17 эмчнэрээ цалинг нэмэлтэй. Болцоотой шүү дээ. Энэ бүх 3 дахь шатны бүх эмнэлгүүдийг гайхамшигтай сайхан орчинтой болох болцоо энэ 17 тэрбум байж. Хүн гэр бүл 17 тэрбум шийдэх. Хоёр авгаа нөхөр нийт Монголынхаа ард түмний эрүүл мэндийн төлөө шийтгэл хэрэгтэй байгаа байхгүй юу? Бид нар одоо энэ 17 тэрбумыг сулж авч ямар нэгэн нийгмийн арга хэмжээнд зарцуулах шаардлагатай байна гэж бодож байгаа. Тэгэд ийм болцоо байна. Энийний тулд одоо өөрөөр хэлбэл төр муу уулаас л төр муу учраас муу байгаа юм биш ээ. Төр дэндүү муу хүмүүс шургалах болцоог 25 жилийн өмнөөс хийсээр аваад нэг эргээ харсан чинь новшин амьтад төр дүүрлжжээ. Түүнээс ч гайхамшигтай хүмүүс байгаа. Өнөөдөр өөрөө байгуулчаад энэ гэрээг өөрөө байгуулчаад төрийн нэрийн өмнөөс түмний нэрийн өмнөөс байгуулчаад одоо дахиад энэ 17 тэрбум өгч зөвлөгөө авч ашигтай болох хэмжээнд хүрсэн. Энэ гэрээ нь явж штэ. Гэтэл Монголд чадaltaй мэрэгчлэлтэн байхгүй мó байгаа штэ. Социализмын үед төртөө байсан учраас мэрэгчлэнүүдээ гадаадад сургаад одоо бүх төвшөнд бүх шатанд бэлтгээд маш сайн мэрэгчлэнүүдийг бэлтжижсэн. Өнөөдөр Эрдэнэтийн мега төслийг эхнээс нь авахуулаад одоо дуустал нь оролцсон хүмүүс байгаа. Монголын гайхамшигтай хүмүүс зүгээр л гудамжинд хинч тоохгүй явж байгаа байхгүй. Тэр нарга ядахтаа тэд нар маань ингээл цог дарга манай энэ бие даагч бид хэдийг тойлол юм хэлж өгөөл одоо ийм ёстой шүү гэд. Үнэн дээр Монголын төр арайчтай даанчтай бид нар Эрдэнэтээр ингэж ажиллаж ирсэн гэрээг ингэж хийдэг байхгүй юу да. Биднийг ингэж тавьчвал бид нар тэр бом төгрөг за бид нар цалингүй байсан ч гэсэн төр маань биднийг тоож гэнэ гэдэг ингэ ажиллана да бид нар үнгүүч байсан ажиллана. Яагаад гэвэл тэр хүмүүс бол өнөөдөр эднэрийн санал болгосон тэр бум сая долларыг авах хүмүүс биш байхгүй юу? Бүгдээрээ 50, 60, 70 гарцсан тий. Харамсалтай нь ховордоол энэ л да. Өнөө саяхан авираагаа минь өнгөрчлөө. Энэ хүмүүс бол эднэр мөнгө өгье та нар энэ гэрээг ашигтай болгоч гэсэн ч хийхгүй. Тийм юм хийхгүй хүмүүс байхгүй юу? Ядаж бурхны өмнө одоо тий өгөхийнхаа өмнө бид Монголын ард түмэн тэгж нүгэл хийхэ болидоо гэж бодох тийм ёс суртахуунтай, тийм боловсралтай, тийм тэнхээтэй амьдралаа энэ төлөө зориулсан үнд зүйлтэй хүмүүс байхгүй. Тэр үнд зүйлтэй хүмүүсийг даанч одоо Монголын төр дэндүү ядарсан учраас тоохгүй л байна л та. Надад ирэх мэдл байдаг бол үндэ одоо тэр сайхан хүмүүсийг цуглуулад за одоо оюутлоготой энэ гэрээг сайжруулах алхам хийгээл тавьчмаар байна. Одоо тэр Тэмүүлэн шиг гадаад боловсрал олсон манай дэд сайд Тэмүүлэн шиг манай отго чулуу шиг тийм залуучуудыг доор нь энэ хүмүүст туслаа гэж тавиал тэд нар одоо хэл орчуулгын хэл устаа гараа тий компьютер дээр шивээ тэд нар туслаад ажил
Түүнээс өнөөдөр бол ингээд явчвал мөн дороо юм сайхан болно. Тэгвэл би болно гэж бодож байна. Даанч одоо тэрийг үнэлдэг тийм үнэлгээ өнөөдрийн Монголын төр даалгалда тэднийг үнэлэх байтугай одоо төрийг бол юу ч бишээ. Төрийг бол байхгүй болох хэвээр, өмчгүй болох хэвээр, хүчгүй байх хэвээр. Тэгвэл Монгол сайхан болно гэж. 3 сая хүнтэй Монголд бол энэ явахгүй. Баяр цогтдаг хүн одоо оюутлахыг сайхан болгоно гэдэг 7-8 жил одоо барьжгүй лээ тэгээд амжилтанд хүрсэн. Тэгэхээр саяын таны санаанууд бас их гоё сайхан сонсогдож байна. Тэгээд та бүхэн ярилцах хугацаа ерөнхийдөө өндөрлөг тийшээ хаанцсан сүүлчийн асуултыг би таны нэг амлалтны харт түмний хөдөлгөөн одоо байгаа юу, үйл ажиллагаа явуулж байгаа юу, тийм ээ? Таныг бас өнөөдрийн их хуралд орж ирж өнөөдөр одоо ингээ илэрхийлээ суух харт түмний хөдөлгөөн явах боломжийг олгосон дөрөвч нь байсан шүү дээ. Энэ тухай бас би асуумаар санагдаж байна. Тэглгүй ах уу манай амлалтны харт түмний холбоо бол зөвхөн одоо юу гэдгийг бацугт ах бит хоёрын боломж байсан гэж би хардггүй. Монголын арт түмэнд бол Монголын улс төрд нийгэмд их том дэвшил авчирсан гэж ингэж хардаг. Энэ хоёр намыг дандаа уралдаж амлсаар байгаад 20 жил болцсон байсан энэ хоёр намыг энэ бэлэн мөнгөний амлалтыг амлалтны харт түмний холбоо тас зогсон юм аа. 12 оны сонгуульд хинч ийм инээдэмтэй бэлэн мөнгөний амлалт өгөхгүй. Амлалтны харт түмний холбоо гарч ирж тэр амлалтуудыг нэгснээр нэгдүгээрт тэртээ тэргүй дээгүүрээ хуваагаал идчих байсан тэр мөнгийг бид ядчил арт түмэндээ багаагаар ч гэсэн өгүүлсэн байхгүй. Өнөөдөр оюутлогоо 5-7-2-ын ялгаа. Оюу толгоо дээгүүрээ хуваагаад идсэн. Бид нар өөртөө 5 толгоо яах вэ? Ядаж бид нар хуваагаад идсэн юм да. Энэ дээр арай өөрөөр ярьж болно, тий? Энийг бол зөв болох тодорхой зарчмуудыг түмэн олон ойлгох байхгүй юу? Хоёрдугаарт нэг том юм. Монголын улс төр том соёл хөвшүүлсэн. Бэлэн мөнгөний амлалтын нуралдааныг байхгүй болгосон. Амлалтны харт түмний холбоо гарч ирээ жагсаж тэмцээд орон даяар тэмцэл өрнөд өсгөлэн зарлсны дараа улс төрийн намууд хилцээний ширээ ард суусан. Улс төрийн намууд ерөөсө бэлэн мөнгө амлахаа болиё гэдэг гэрээнд гар ивсгэж зурсан. Үүнээс үүдээд улс төрийн намууд сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хэрвээ бүх сонгуулийн одоо намуудын сонгуулийн амлалтанд аудит хийдэг болсон. Хэрвээ Монгол улсын эдийн засгийн боломжоос хэтэрсэн амлалт байвал тэр намыг сонгуульд оруулахыг болиулдаг болсон. Энэ бол Монголын арт түмний амжилт. Одоо биднэрт хийх ёстой гүйцэх ёстой ажил байгаа. Тэр бол 1072 хувьцааны хувь зайг одоо шийдвэрлснээр дараа амлалтны арт түмний холбооны одоо бид нэрээ солиод өөр чиглэлд болох юм уу эсвэл татан богдож болно л та. Ерөнхийдөө 1072 хувьцаан дээр одоо илүү төвлөрч ажиллах ёстой гэдэг ийм чиглэлээр тий бид нар бол ажиллаж байгаа. Манай орон нутгийн байсгээд цугладаг ажилтдаг л да. Учиргүй одоо амлалтны жагсаал хийхгүй байгаа оловч бид одоо ажилдаг ноён уулын тэмцэлээр жишээлбэл манай холбооныхоо оролцоол ингээл явж байдаг л да. За энэ хүрээд ерөнхийдөө нэвтрүүлгийн хугацаа дуусчих. Үстэр нэрээ таныг үгэлж хахад баяр цогтөх шүү нүрэндээ массаж хийгээдсэн үү, уйлаад байсан үү, залбираад байсан үү та юу гэж харсан бэ тэрэ? Би яг үндэ үг хэлж байхдаа хөдөлгөөний нанзаараа харсан. Гэхдээ би бас ингэж нэг юм бодож байгаа. Би бол эмэгтэй хүн их хүн те. Би баяр цогт гэдэг хүнд дургу одоо өс сандаг ч юм уу ямар нэгэн байдлаар тэр хувь хүнийх нь хувьд бол оролдоогүй штэ. Тэр чин болвол би одоо жишээл баяр цогтын оронд өөрийгөө тавьж бодож байгаа. Ямар байгаа бол аав ээжт нь амаргүй байгаа. Би ойлгож байна. Тэр хүнд хэцүү байгаа. Нийгмийн энэ хүчтэй дайралт өнөөдөр баяр цогт гэдэг хүн гудамжинд сайхан тайван алхаад явхлаа ирэхгүй болсон юм шиг байна. Автобусанд суугаад явал хэцүү юм шиг байна. Одоо ийм хувьд ямар хатуу хувь заяа вэ гэж бодож би хувийнх нь хувьд жишээл өрөвдөж байна. Бид нар бол миний ярьж барьдаг зарчим бол бид нар 3 саяулаа хэв хэнийг эвлэршгүйгээр үзэн яддаг тийм антагонист зөрчил монголчуудын хэнийх нь ч дунд байх ёсгүй гэж боддог. Гэхдээ би баяр цогтын өнөөдрийн тэр нийгмийн дайралт өөрийнх нь байгааг харж одоо өрөвдөж хайрлахдаа би юу гэж боддог вэ гэвэл гэхдээ энэ яах юм бэ зарчим юм чинь. Улс төрч тийм зарчим тулах юм байна шүү дээ заримдаа. Жишээлбэл баяр цогт хүнийхээ хувьд чамд хайран байна уу? Эсвэл энэ 17 тэрбум Монголын өлсөж ядарсан түмэн хайран байна уу? Ийм дэнсийг улс төрчдийн өмнө дандаа одоо сонголт бол тулгардаг л да. Тэгээ алийг нь сонгох уу гэдэг сонголт. Би бол ямар ч эргэлзээгүй мэдээж энэ юмыг хилчлэх ёстой л гэж бодож байна. Хоёрдугаарт миний бодожсэн нэг зүйл энэ бол том сургамж юм аа. Улс төрд явж байгаа хүн бол энэ бол хатуу үйл юм байна тий. Зөв байхгүй бол нэг алдаж гიშх юм бол нэг мөнгө сайхан харагдах юм бол тийшээ гараад үрж болтгүй юм байна. Ямар одоо түмний төлөө гэсэн энэ үйлс энэ зорилгоос өчүүхэндүүдээ хазаавал ямар эмгэнэлтэй хувь заяа яасан хатуу үйлдэл байдаг юм бэ? Зөвхөн баяр цогт зоохгүй тий.
аав ээж нь юу гэж бодож байгаа бол те эн чинь бас амаргүй шүү дээ хувийн хувьд Монгол жижиггүй учраас. Тэгэл ийм хатуу юмд байдгийн байна. Нэрс шударгал байж чадахгүй бол ийм хувь заяа одоо ирэх юм байна штэ гэдэг юмыг бас л нэг залуу улс төрчийн хувьд том сургамжил гэж харж байна л та. Тэгээ түүнээс биш одоо надад сувгийнхны хувьд харахад бол амаргүй л байдаг л. За танд их баярлалаа. Ажил амжилттай. Баярлалаа. Ирхэм зөвхөн ярилцлагын нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Манай өнөөдрийн зочин улсын их хурлын гишүүн уян горлолтод анхаарал хандуулсан үзэгч тааханд баярлалаа. Дараагийн 7 хоногт эргүүл цайртай.